Сайн байна уу дагчаа? Аасаа байна уу? Өглөөний мэд. Таны минь. Манай эд бороо ороод ган тайлагдаад бас хангаад дэлхийд дэвтээд. Аашгүй. Танаа тэнд ямар? Манай энд өчигдөр шөн бас нэлээд бор орсон шигцаарт. Тэгээд одоо За саханаас тоо өдөр. харин тий бороо орж ивэл бас хаяа да тий. Мм. Тэгэхээр энэ жил чи ерөөсө хуураашлах хэрэгтэй. Би хаалсан. За Өнөөдөр биеризмийн тухай хоёлаа дараагийнхаа сэдвээр ярих уу. Энэ үргэлжлэл юм. мм. Бертранд Рассел гэж дэлхийд нэртэй гүн ухаан чи үзснээр Мм. альва соёлд хамгийн үнэтэй баялаг одоо том соёл иргэншилж та хамгийн үнэтэй баялаг бол зав чөлөө гэдэг. Мм. Аа жишээлх юм бол Египт гэх мэт одоо өндөр түвшний соёл цэцгэлүүлсэн том соёл иргэншлүүд байна одоо. Ийм соёл иргэншилд нийгмийн дээд анги хаад ноёд язгууртнуудад л энэ баялаг байсан байгаа. Хамгийн үнэтэй баялаг тийм. Эгэл ард нь бол хизээ завч лөөгүй тариалангийн талбайд бор бокс их гүйцэтгэж ирсэн. Мм. Хөдөлмөрийнх нь үр шимийг бол шимэгчлэн амьдрагч язгууртнуудад завч лөө гэж болоод байдаг тийм үү, хамгийн эрхэм нандин баялаг гэдэг байгаа шүү дээ. Тийм зав чөлөө байсан учраас уран бичлэг, уран зураг, хөгжим, театр, уран дархан, уран барилга, гоёл чимэглэл хөгжүүлж ирсэн байгаа юм л та. Мм. Тэгэхээр ийм зүйлс урлах гар урлын хүмүүсийг ажилуулж ирсэн байна. Мм. Нөгөө цагаан нөхцөхийн тулд тийм ээ. Мм. Тэгэхээр хүн төрөлхтний түвэнд ийм байжээ гэдээ үзэхэд өнөөдөр ингээд Америкийн ажилтар капитализмын загвар дагаад хүмүүсийн амьдралд маш ноцтой өөрчлөлт орсон. Мм. Урд өмнө хүмүүс хичнээн ингээд тариалангийн талбайд талхиулж ийсэн ч тийм үү. Үгүй бол урлангийн газар гар урлаач гэж талхиулж ийсэн ч гэсэн хэдэн 10 км газар үгүй бол хэдэн зуун километр газар нийтийн унаагаар Мм. машинаар явж хурж нөгөө commuting гэж нэрлэдэг шүү дээ англиар. Тэ? Хоол зайд ажлыг эрхлэхийг хэлж байгаа тийм ээ. Мм. Тэгээ машинаар явж хурж өдрийн 8 цагаар ажиллах алба байсангүй. Тийм Мм. ээ. Тэгээ цагтаа юу талдаа нөгөө 2 3 цагаар нийтийн унаагаар явах болдог бол ерөөсөө бүр одоо Япон солонгост ч ерөөсөө гэртээ үзэгддэг хүмүүс маш их байдаг гэдэг байгаа шүү дээ. Зөвхөн амралтынхаа үеэр л ирэх боломжтой. Бусд үед бол өөр хотод ажил эрхэлдэг учраас гэртээ байдаг. Мм. Тийм ээ. Тэгэхээр тэдний амьдарч ирсэн одоо том хот сорнгууд ч дээр үед бол тэр Египт гэсэн том соёлыг ярьж байна тийм үү? Мм. Тэгэхээр том хот сорнгууд хичнээн том байлаа гэхэд ерөөсөө өнөөгийн Нью-Йорк, Лондон, Дели, Мумбайтай зөвлөх аргагүй. Мм. Тэгэхээр ажилтарч бай, албан тасалгаанч ажиллаж исэн бай тийм үү? Цагийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хамгийн хүнд золиос өөр төлөөс нь гэр бүлийн амьдрал. Мм. Тэр үед хүмүүс одоо тэр extended family гэж нэрлэдэг өөр хүүхдүүд нь гэр бүл байгуулад том гэр бүл болж байгаа шүү дээ тийм үү? 2 3 үеийн гэр бүлийнхэн нэг доор ойр дотны харилцаатай амьдардаг байсан. Мм. Харин орчин үед бол залуу усууд хаана сурах, хаана ажлын байртай болохоос шалтгаалаад тэр анхныхаа том гэр бүлээс холд амьдардаг болсон байгаа. Мм. Инхээр орчин үеийн гэр бүлийг яг юу нийгэм судлал хүн судлал core family гэж нэрлэдэг байгаа. Цөм гэр бүл гэж нэрлэдэг. Мм. Зөвхөн цөм л байж чинь тийм үү? Тийм. Extension бол байхгүй шүү дээ. Өргөтгөл бол тэнд байхгүй. Тэгэхээр өнөөгийн гэр бүлд бол хүүхдэд аав ээжээс өөр үлгэр дураал болох насан турш байдаггүй. Мм. Цэцэрлэг сургуулийн багш нар бол байгаа. Тийм ээ. Амьдралын баримжаа авах насан туршсан дотн хамаатнууд одоо уг нь агц тийм ээ. Тэгэл олон үеэлүүд ерөөсөй байдаггүй байхгүй. Мм. Тэгэхээр энэ аав нагцаараа авсруулж хайрлуулж хүрээлүүлж үеэл хаяал бүл нартайгаа тоглож өснө гэдэг бол уулна. Тэр үед бол хүмүүсийн нандин Харилцаа байсан тийм. харилцаа байсан байгаа тийм. За Америкийн үйлдвэрлэгч нар бол ерөөсөө хүн ардыг гээгүүлэх гэж, соён гээгэрүүлэх гэж боловсролын систем хөгжүүлсэн юм бишээ. Хүмүүс бол ингэж ойлгоод байдаг тийм үү? Мм. Бидний гээгүүлж байгаа юм шиг. Ерөөсөө тэдний үзэл сурталын дайны талбар болсон өөрсдөө ашиг сонирхлыг хэрэгжүүлэх институт гэж ойлгох хэрэгтэй. Мм. Үйлдвэрт нь ажиллаад эсвэл тэр хүн сурталын цаасных нь
ажлыг эрхэлж байгаа хүмүүсийн хүүхдүүдийг яах вэ гэсэн толгой өвтгсөн асуудал тэдэрт гарч ирсэн байхгүй. Тийм ээ? Тийм гот тэр хүүхдүүдийг хараа яналттай байлгаж авахын тулд цэцэрлэг ясл ерөнхий боловсролын сургууль мөн ихтэй сургууль байгуулсан байгаа. Ихтэй сургуулиар бол өөрийнхөө албан агч нарыг бэлдэх гэдэг нь шүү дээ. Тийм. Тэгэхээр хүн хаардаад ерөөсөө халуун хайртаад биш ерөөсөө. Өөрсдийнхөө тансаг амьдрал эрх мэдлээ үр удам дамжуулан алдахгүй батгах зорилготой ийм институт байж байгаа. Энэ төсөлд ерөөсөө завгүй шогсож байгаа хүмүүсийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуулиар дамжихгүй бол тэг зэрлэгшиж нийгэмд гайтай өөтэй юм болно тийм үү? Гэтэл тэдний одоогоороо үл ошоож байгаа нэн чухал асуудал одоо хаягдсан асуудал болоод ерөөсөө хүний хүүхэд ингэж өсөж өндийвэл хүн болж төлөвшөхгүй байгаа юм ба. Хүн болж төлөвшөд маш яригтай болоод ирж байгаа. Тэгэхээр сүүн тижилтэй амьтан болгонд байдаг ийм гол энэгшил гэж биологийн хэрэгцээ байж байгаа. Энэ нь юу гэхээр ерөөсөө эцэг ихтэй гүнзгий энэгшч тэднээсээ амьд явахд хэрэгтэй арга баримжаа сурж авдаг. Энэ ерөөсөө өөр хүнтэй хувааж болдоггүй энэгшил гэдэг. Бүр алтан гац одтой зөвлөсөн байдаг л да. Тэгэхээр хүний энэ хэрэгцээ бол тэр бусад одоо сүүн тижилтэй амьтны төрөл зүйлийнхээс бүр гойд чухал гэж байгаа. Орчин үеийн капитализм бол яг энэ хэрэгцээг нь сох дутааж өсгөж байгаа. Хоосон хонгоо хүмүүс үйлдвэрлэж байгаа. Энэ хэрэгцээ нь хангагдахгүй бол хүн болж төлөвшдөг байна. Тэгээд одоо сүүлийн үед нөгөө барууныхантай ингээ харьцахаар юу нэг бэлэгдээд идэг штэ бид нар бол баруунд амьдардаг хүмүүс тийм ээ. Ерөөс хоорондоо маш өнгөцгөн харилцаатай байдаг. Одоо NT сонсогч байдаг. Жишээлх юм бол одоо Голландд нөгөө юу Монгол гэр бүлтэй айд үзэндээ байгаа штэ. Тийм. Одоо Монгол хүнтэй суудсан гадаадынхан. Тэгээд тэднийх тийм айлуудаар очиход бол бас нөгөө хоноод явсныхан дараа юу төлбөрийн нэхэмжлэл ирүүлдэг гэдэг байгаа шүү дээ. Тийм онгой маягийн яриа байгаа, нарга маягийн. Браво тий. Тэ. Ингээд их санаа тийм ээ. Ерөөсөө энэ хэрэгцээ багд нь энэ хэрэгцээнд ерөөсөө ханаагүй учраас насан туршид тэр дутуу төлөмгөө нөхөж амьдэрдэг гэдэг. Энийг одоо эмгэнлэхээс өөр яах вэ тийм ээ? Тэр эртний Египт энтэг хятад зэрэг том соёл иргэншилт бол ерөөсөө үе түмэн тариачинч бай, эсвэл тэр күнзийн суртлаар боловсрсон төшмөдч бай, эсвэл тэр энэтхгийн брахманч байсан тийм үү? Тариачтанч байсан тийм ээ хамаагүй. Ямар ч хэсэн хүмүүс ер нь хүүхдүүдтэйгээ цуг жаргал зовлон туулж ирсэн байна. Эмэгтэйчүүд нь бол гэртээ байдаг. Өрхийн толгой болох ирчүүл нь хизээд тийм олон километр газарт нийтийн унаа уншаар явж хахад тийм цаг наргүй ажиллаж гэртээ үзэгдэж харагдахгүй тийм байдлаар амьдарч ирсэнгүү. Тэгэхээр ноёлох ангинд бол ерөөсөө хүүхдүүдтэй ард түмнийг хэрхэн мунхруулж мүлжих тухайд зааж өгөхөөс илүү тийм юмар нь тэр панча тантраад бол байхгүй нэгэ төрөжийнхээ ярилцлага дээр хоёул ярьж ирсэн шүү дээ тийм. Тэдрийг одоо мунхруулж самарч одоо мүлжих тухай зааж өгөхөөс илүү хүний амьдралын утга учир ёс суртахуун. Хүн шиг хүн болж төлөвшөх тухай зааж өгч ирсэн. Тийм байж байгаа. Тэр одоо энтгийн үлгэрүүдээс харахад ерөөсөө тийм байдаг л да ойлгомжтой байдаг. Тэгэхээр өнөөгийн боловсролд бол ерөөсөө үйлдвэр худалдаа эрхлэгч нарын бизнест эрг шурга болж зүтгэх мэдлэг мөн тэгж зүтгэхэд оюун ухааныг колончлох агуулгатай зүйлс хүүхд залуус зааж өгч байгаа. Тэр нэлээд ашигтай. Өөрөөх нь тогтолцоонд хэрэгтэй эрг шургуул бэлдэх гэж тийм зааж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө хүүхдүүдийг бол энгийн сургуульд ерөөсөө явуулдаггүй. Тэгээд тэрийг манайхан нэг хэсэг сохроор доросон хуулсан байгаа. Одоо юу ихтэй сургуулаас юу нүгэлтэй үнэтэй тийм дунд сургуулиудтай болчиход байгаа шүү дээ, тийм үү? За элит сургуулаар явуулдаг хөгжин бүжиг гэх мэт одоо соёл урлагийн бүхий л төрөл зүйл шинжлэх ухаанаас гадна хамгийн гол нь тэр өөрсөө ер нь яаж баяжсан тухайдаа зааж өгдөг байхгүй. Энэ баялаг эрх мэдлээ яаж алдахгүй хамгаалах тухайд бас зааж өгдөг.
За Америкийн дээд ангийнхны одоо дамжиж төгсдөг сургуулийг хэшгээ мэдж байгаа ах тийм ээ. Ivy League гэдэг тийм үү? Ivy League гэж. Тэр энэ Ivy гэдэг зүгээр нэг өгцөн дэр биш. Ivy гэдэг матаргана гэж урмал واخхой. Аа за. Биш матаргана биш, авиргана гэж. Өвөргөн. Энэ авиргана гэдэг урмал яадаг гэхээр урд өмнө бол ерөөсөө Европын колоничлоос өмнө Европын уугуул урмал байсан байгаа. Аа за. Тэгээд Европын колоничлалыг дагаад Канад, Ойд Өмнөд Америк, Австралид ургадаг болсон гэдэг байгаа. Хүмүүс чинь ингээд юу яадаг шүү дээ одоо бас. Хаашаа ерөөсөө колоничлалтын зам дагаад бас тэр урд нь ургадгүй байсан ургамлууд тэр колоничлогч нарын нутгаас дамжаад төрөөд ирдэг байхгүй юу? Нэг. Тэ усан онгоцны одоо худалдаа тэр юмар өрн тарчдаг гэсэн үг тийм. Тийм байна. За авирган онцлог бүхий ургамал юу мод шимэгчилж ургадаг паразит ургамал. За Европтой бол ерөөсөө царс марс гэдэг юм том модыг юу шимэгчилж ургахтаа бол энэ нэг олон зуун жилийн эволюцийн хуулиар шалгарлын хуулиар зохицсон учраас энэ моднуудаа бол өгөхөд хүргэдэггүй гэж байгаа. За. Тэгсэн мөртлөө тэр Австрали, Канад гэдэг урд нь ургаж байгаагүй газруудаар очихороо тэдгээр нутгийн уугуул ургамлуудыг бол маш сүтгэлтэй шимэгчилдэг гэж. Тэсэг болчихлоо. Өгөхөд хүргэдэг тийм. Тэгэхээр энэ зүгээр нэг санаандгүй бэлэг тэмдэг биш байхгүй юу? Яагаад хүүхдүүдийнхаа явж байгаа сургуулийг Ivy League гэж нэрлэдэг вэ гэхээр тийм ээ. Ерөөсөө өнөө цагийн хамгийн аюултай зовир бол ерөөсөө хүний гол хэрэгцээ хүүхд байхдаа хандахгүй байгаа явдал. Тэр биологийн гол хэрэгцээ биш үү? Хүмүүс ингээл ийм хүмүүс бол ерөөсөө ийм хүмүүсийг ингээл тасралтгүй үйлдвэрлэж гаргаж ирээд байх нь бол капиталистууд эргээд өөрсдөө ашигтай байдаг. Энэ хоосон хонгоо хүмүүс тийм өөрийнхөө яах гэж байгааг мэддэггүй дандаа нөгөө боловсруулаар зааж гисэн юмараа баримжаа авдаг тийм хүмүүс гэсэн үг тийм өөрийн толгойг өгнө гэсэн үг шүү дээ. Ямар нэг үзэл суртал тэр заалгасан юмдаа юмаа юу амьдралын үнэн гэдээ итгэждэг тийм ээ тэргээ библи гэж боддог. За төрөөс эцэг эхийг орлох гэсэн бодлогоор бол капитализмын нийгэмд хандсан хамгийн харгас бодлого нь бол гэр бүл рүү чиглэж ирсэн. Боломжлолт гэр бүл рүү. Улс төрийн сэдв болгож гаргаж ирсэн жишээлх юм бол тэр нэг эмэгтэйчүүдийн эрх гэдэг феминизм гэл тийм ээ. Одоо бол гендрийн жонхуу болгоод зураг тавьсан байж байгаа. Хүрсэн газартаа энэ хэрүүл маргаан дэгдэж идэг тийм үү зөрчил. Тэгэхээр энэ манан төрсэн өсвөр насныхан бол одоо бүр сүүлдээ төрсэн биенийхээ хүүсийг хүртэл мис цасаар орлоход мис цаслаар солиход хүрж штэ. Ингээд бие сэгэлж байгаа. Энд чи ийм ноцтой байдал төрөөд байна тийм. За хүүхэд залуустуудад ерөөсөө зориуд тийм зөөлөн хандахыг эцэг эхээс боловсролын системээр дамжуулж шаардж исэн. Permissive pedagogy гэж нэрлэдэг. Тэгэхгүй бол хүүхдийг хураагаад авчдаг. Тэгээ төрийн бус байгууллагууд ингээ борооны дараах мөнгө шиг гарч ирсэн ийм байгууллагуудаар дамжуулдаг. Америкт бол тэр хүүхдүүдийг foster care home гэдэг ийм системээр хүүхд төргөж авах хүсэлтэй тийм эцэг эхүүдэд төрөөс бахан тэтгэмж өгж хүүхд асруулдаг байхгүй өсгүүлдэг тийм ээ. Гэтэл тэр хүмүүс нь бол ерөөсөө хүүхд тайртай дач биш ерөөсөө. Тэгээ мөнгө авахын тулд шунаж тэр тэтгэмжинд нь шунаад тэгээ хажуугаар нь хамгийн гамшигтай хүүхдэд тачаадаг тийм гаж юутай хүмүүс үйж болно гэж байгаа. Гаж тонтой хүмүүс. Тэгэхээр энэ чинь бүр юм системтэй болоо тогтолцоо болж хувраад бүр тэгээд энэ хүүхдэд тачаадаг гаж тонтой хүмүүст ашиглуулах тийм гар дамжуулдаг тийм механизмтай болсон байна. За ерөнхий боловсролд ерөөсөн унших бичих хэлний хэл зүй арифметик математик заадаг нь бол мэдээж олон нийтэд хэрэгтэй л дээ тэрийг бол хинч үүсэхгүй тийм үү. Энэ бол хүнд хэрэгтэй эрдэм ном тийм ээ. Гэвч тэр өөр юунууд нь хичээлийн програмууд маш асуудалтай байдаг ч хэлэх юм бол түүх, соёл, уран зохиолын хичээл тийм ээ. Тэгээ энэ хичээлүүдээр ерөөсөө дээд ангийнхны ашиг сонирхтыг хүмүүсийн одоо толгойд хүүхдүүд бүр бага наснаас нь толгойд нь хийж өгч идэг тарих угаалт гэсэн үг шүү дээ.
Манай хишгээ сонсож байна уу? Юм бэ байна. Тэг яг хоо ерөөсөө л ерөнхий боловсролын бүр анхан шатнаас ахуулаад ерөөсөө элит маск гэж шигшиж ялгадаг. Яа. Тэгжээс дамжуулдаг тийм ээ. Тэгэхээр дээд анги эгэл түмний хоорондын ан цав жилээс жилд томорч байна гэсэн. Хүүхдэд зөөлнөр хандахыг номлож байгаа нь бол ерөөсөө хүүхдийн сайн сайхны төлөө бодсондоо биш. Харин тэр үйлдвэр худалдаа эрхэлдэг ангийнхны элдв бүтээгдэхүүн нэртэй хог худалдаж авдаг ерөөсөө. Өдөртлөггүй юм шиг худалдаж авдаг тийм ээ. Зохиомжтой хэрэглэнээс бүрэн хараат бидэж бодож сэтгэдэггүй бэлэнчлэгч нарыг л одоо бий болгохын төлөө хийж байгаа. Яа. Төсөл хэрэгжүүлж Зохион байгаа. байгуулалттай юм шүү дээ. Зохион байгуулалтай. Энэ тухай энэ Кристофер Лаш гэдэг хүн айл 70 онд бичсэн ном. Одоогоор хуучраагүй. Одоо бас жоохон эргээд шууган тарьж байгаа. Юу гэхээр аль 70-аад онд хэвлүүлсэн тэр нарцизмын соёл гэдэг байгаа. Narcissistic culture гэдэг. Тэр номонд л ерөөсөө уламжлалт гэр бүлийг хэрхэн сэгэлсэн тухай, боловсролыг хэрхэн завхруулж ашиг онжооны машин, спорт, соёл урлагийг хөнгө мөнгөний төлөө тулааны талбар, эдийн засгийг бол зүгээр л сохор муухаг хэрэглээний өрсөлдөөн, улс төрийг тайсны шоу жүжиг тийм ээ болгож тэгээд тэр хөшгөний ард бол хувааж шамших маф бий болгосон тухай наривчлан бичсэн баг. Тэгэхээр энэ өхнийг бол би мэдээж одоо хоёулаа ярилцлагантаа болоод ерөөсө бүгдийг нь ярих боломжгүй л дээ тийм үү? Тэгээ ер нь өнгөрсөн хугацаанд олж авсан ойлголт нүдэ нээсэн ухаарлал бол ерөөсө хэд их юм ингээ яриад ах юм бол хүмүүс бас уйдчихдаг тийм ээ. Ингээд анхаарал нь тогтдгүй ийм цаг үед бид нар амьдарч байгаа тийм ээ. Тэгэхээр наривчилж судлах хүсэлтэй нь бол сонсох хүсэлтэй, гүнзгийрүүлж мэдэх хүсэлтэй хүмүүс миний хэрэглэгч бүтээгч болох сэтгэл зүйн арга зам гэдэг сургалт байгаа. Энэ сургалтанд цоох юм бол зөндөө их мэдж аав. Хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлэхэд их хэрэгтэй. Бас биополитик бэрх цагийн бэлтгэл гэдээ бас нэг сургалт байж байгаа. Тэнд бол энэ тогтолцоонд яагаад найдаж болохгүй учир шалтгааныг биополитикийн үүднээс тайлбарчихсан. Тэгээд одоо хэрвээ ингээд тогтолцоо нурвал бид нар ер нь ямар шохон бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ? Би сэтгэл зүйн хувьд тийм ээ. Тийм бас ярьж өгч байгаа. Тийм. Маш хэрэгтэй сургалтууд шүү дээ. Тийм юм ихэнхдээ бичгээр оруулдаг хичээлүүд байгаа миний сургалтнууд. Тэгтээ хуучин бол яг фейсбүүкээр лайваар уншдаг байсан. Одоо лайв видео богино хугацаанд устгаад байгаа учраас ингээд арай өөр медиум хайгаад зүүмээр бас бичлэг хийгээд оруулж авсан натал байна. За хоёлаа битэрийн цаг хугацаа юу болж байна? Одоо 3 минут байна. Тэгээд сүүлдээ дэлгэрэнгүй сургалтын талаар дэлгэрүү ярихаар бол та яриад тэгээд за ерөөсөө энэ behaviorism гэдэг юмар ерөөсөө хүмүүсийг яаж тарих угаасан бэ? Хүмүүсийг ер нь яаж нийгмийн харилцааг нь сүйдэлж хийсэн бэ гэдэгтээ танилцах юм бол ерөөсөө бодит амьдралд маань алхам тутамд хэрэгтэй мэдлэг байж байгаа. Тэгэхээр одоо хоёлаа дараагийнхаа юунд бичлэгтээ энэ тухай гүнзгийрүүлээд яриад явна тийм ээ. Жишээтэй Роберт Халдини гэдэг хүний Influence гэдэг алдартай олон улсын бестселлер болсон номноос бэлтгэсэн хичээл байгаа. Тэгэхээр энийг хоёлаа хүмүүстээ бас өргөд өгчүүлэх зүгээр. Бас миний сэтгэл зүйн хөгжлийн шинэ харгуу гэдэг цахим ном бас байдаг. Хэвснэр одоо зарагдаад дууссан. Энэ номыг надаас бол цахимаар авч болно. За ерөөсөө энэ өдөр тутмын амьдралд яагаад хэрэгтэй вэ гэх юм бол ерөөсөө хүүхдийн хөгжилд юу анхаарах вэ? Аниал хүүхдийн тарих ер нь яаж хөгждөг вэ, тийм ээ? Төрмөл тармил чанарын ер нь тэнцвэр яагаад бидэр чухал юм бэ? За энэ behaviorism гэдэг юм тархитлагоо оолгож өсөх юм бол бид нар яах вэ? Тийм ээ? Хүүхдийнхөө хөгжилд юуг нь анхаарах вэ? Энийг л бид нар зөндөө мэдж аавна гэсэн үг. Тийм. Тэгэхгүй бол одоо хүүхдээ ингээд босрлын степ найдаад орхиж болохгүй. Тэндээс яг хэрэгтэй юм сурж авах нь үнэн. Нөгөө талд бас хэрэггүй юм зөндөө байж байгаа.
дараа чи одоо амьдралынх нь замд саад болох юмнууд зөндөө байж байгаа. Хүний хөгжилтөнд тушаа болох юмнууд. Тэгээ тэрийг бид нар өөрснөө эцэг эхийн хувьд өөрчилж хүүхдүүдээсээ одоо уртж мэдчих хэвээр эцэг эхийн хариуцлага байгаа. Тийм чиглүүлэх үүрэгтэй шүү дээ бид нар чинь тий. Тий. За ойлоо Баярлалаа Андогч. Энэ хоёр дахь сэдв бол маш сонирхолтой байлаа. Тэгээд хоёлаа үргэлжлүүлээд дараагийнхаа хичээлээр уулзъя. за тэгээ анхаарлаа сонссон YouTube хэрэглэгч нартаа баярлалаа. Найзуудаа баярлалаа. Дараагийн ярилцлага болтол түр баяртай. Баяртай. За баяртай.